Ачаал энэ цагуудаар хэрэглээгүй тоноглоод юу гэдгийг одоо гэр оронд байгаа хэрэгслүүд унтраа, хэрэггүй гэрлүүд унтраа. Өөрөөр эрчим хүчний хэмнэлт ялангуяа 17-21 цагийн хооронд хэрэглэхгүй байгаа тоногрож унтраа гэж юм. Ялангуяа эсвэл бид нэр хөрөгчийн амраа гэсэн тийм аян явж байна шүү дээ. Дэлхийн нийтээр хөрөгчийн 2 онцог унтрааж хэмнэдэг юм байна. Энэ бол одоо дуршлага, гадаадын дуршлага. Хөрөгчийн унтрааснаар хөрөгч янз бүрийн одоо гэмтэл гарна гэдэг юм. Тэгвэл ташаа ойлголт юм байна лээ. Монголчууд хэв тийм ээ. Эрчим хүчний шинэ хөөсөртэй болох шаардлагатай гэдэг санал. Шинэ хөөсөртэй энэ заашгүй шаардлага салбарын хүн болгоны хүсч мөрөдөж чадвал ерөөсөө энэ. Доор 100-аас доошгүй мегаваттын хүчин чадлыг л бий болгох шаардлагатай. Яг одоо бид нар 80 мегаваттыг үзэгчлээ тийм. Одоо энэ чинь хэрэглээд унтчаар нэг 50 орчим мегаватт өрөөс 50-аас 70 орчим мегаватт өсөд байгаа юм. Тэгээд яг одоо энэ батарей чинь энэ жилдээ дөнгөж хэрэглээг хааж дараа нь дахиад бий болцсон. Чин хот дэлж байна. Одоо ковидын дараа эдийн өсөлтөө өмнөхөөс илүү хоттой өсөж шүү дээ. Энэ нөгөө доош орсон чинь дээшээ гарахтаа огцом гардаг. Эдийн засгийн тийм тогтол харагдаад байх шиг байна. Чадварын дутагдaltaй хязгаарлалтай ажиллаж байна. Бүх станцууд тулсан тоноглолтоо явж байна. Айл нэг явж байгаа тоноглолын техник гэмтэл гараад айл нэг тоноглол доголдгол тэгэл бид шууд хязгаарлах юм үнд ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр өшөө энэ чинь бид нар одоо ойрын хугацаанд хамгийн хурднаар нөхөх боломж нь ерөөсөө л импортын 2 төгшийн өсвөрийг нээх асуудал. Станцууд нь тодорхой хугацаанд баригдана шүү дээ. Доор 2-оос 3 жил болж станц баригдана. Импортын шугамын асуудал арай хурдан. Хөвсгөл аймагт шинэ хөдөө төслийг хэрэгжүүлж